Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина гэж би одоо нуугаад явах. Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компаниуд байгаа. Тэрэн дээр тус бүрдэн төлөөлөл удирдах зөвлөлүүд байгаа. Тэнд төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө ирж байгаа. Саяхан өнгөрсөн засгийн газрын хуралдаан дээр би Нямбатар одоо сайдаар ахлуулсан бас ажлын хэсэг гаргаж байгаа. Энэ дээр хуулийн хэлтийн байгууллагын нөхдүүд бас мөн одоо сангийн яам хэрэглэх газраас хүмүүс орсон байгаа. Энэ 5 толгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 17-аас 20 жилийн хугацаанд аман дээрээс одоо 60 орчим доллараар хилийн цаана очихдоо 120-180 доллар байдаг. Энэ дунд нь байгаа 60-аас 70 долларыг завшиж ирсэн бүлэглэлийг илрүүлэх юм ажлын хэсэг байгуулсан. За энэчнээс маш их сонин зүйл харагдана. Зөвхөн энэ далд эдийн засаг одоо цэгцэрэхэд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин дэлгэр байна. 2 дахин шүү. Тэд маш их хэмжээний автомашинууд байгаа. Автомашин дотор манай парламентын нэр бүхий гишүүд холбогдсон байна. Ажил сүргээс эхлээд. Цаана нь маш олон одоо манай нөлөө бүхий том лидүүд гарч ирнэ. За ингээд цааталтаа байгаа Баяннуур аймагт байгаа зарим нөлөө бүхий хүмүүстэй холбогдно. За ингээд татвар төлдгөө хийж бүртгэдэггүй далд эдийн засаг гашуун сухатын төмөрт замыг 10 гаруй жил гацаасан. Яг л тэднэрт маш их ашигтай байсан юм л. Одоо ингээд сая хил холбох цэг одоо бүгдийн татвар дуусалт хийсэн айлчлаар тодорхой болоод энэ байдал холбогдох гээд хил холбох терминал хийгдээд автомашинаар дэвлэхгүй болохоор одоо юу болж байгааг та бүхэн харж байгаа. Тонгодохгүй автомашины том жагсаал бий бол. Ийм зүйл битгий хөтлөгдөөрэй гэдгийг бас олон нийтэд хэлхийг хүсэж байна. Зарим зүйлд хатуу байж ийм асуудлуудыг бид нар нуглах хэрэгтэй. Ингэж бид нар шинэ 30 жилийг эхлүүлнэ. Эдгээр өнөөдөр хүнд байгаа ч гэсэн. Тэгэхгүй одоо ийм нөхдүүдэд кнопны тоо ч юм уу эсвэл байгаа хүчний харьцаа эсвэл тэдэнд байгаа нөлөө ийм асуудалд бууж өгöd яваад байвал Монгол улсад ийм нөхцөл байдал байсаар л байх бол. Тийм учраас энийг бид нар одоо шат дараатай зэгцлэх ажлыг засгийн газар хийгээд явж